Ой. Аа жаашлаа. Подкаст юм одоо ингээд жинг. Ой. Осууя ядаж. Нэгт нь юу юм бэ? Ой наач. Хамгийн дуртай би юу юм? Хамгийн дуртай би 3-2-1. За өнөөдрийн төчнөр маш миний одоо хамгийн дотны найз эмэгтэй 3 найз маань нэг нь орж байгаа. Тэр хэм бэ гэвэл бүжигчин, ютубер, бүжигчин өөрөөлөө модель, царайлаг маш хөөрхөн гүнж. Окей. Sorry. Ямар хэтрүүлэгтэй зарлж гэж гисэн. За баярлаа. Хашаа арах уу? Хашаа арах уу тий. Би өмнөх дугаараас нэг юм ойлгосон. Яран дундаар уух ер нь бол тий жоохон дими юм бэл. Тийм учраас шууд эхнийхэн шууд ингээ 3 тий шууд ингээ татчихл барах юм тий. Ой. Тийм тийм ер нь нэр чихнээсээ. Тэгчэл айгүй ингэж пак гэл нэг яран орчихлоо. Хүн гоо ингэ чөлөөт болт юм л. Би эхний дугаар дээр амар зөв. За. Амар биеэр амар тийрээд. Тэгээд тэрэнд яг тэр дугаараа би эдитэлжсэн дугаарыг хараад. Тэгэл за ер нь бол уучууд баг гоё. Энэ амар юм эвсэлгүй. Аа жаашлаа. Манай ингэ подкаст юм одоо ингэ жинк одоо хамгийн өрөө байгаа нэр нь Жанжаны. Хэмбэр амар нэ. За чамаас сонсох юу вэ? Хой. Осууя ядаж. Би ухамсаа шүү дээ. 2025 оны зорилго юу вэ? Миний найзаар. Энэ оны зорилго уу? Энэ гой зорилго байх шүү дээ. Ямар? Тэг чи амар хараад. За юу лээ? Хүн хэлж болох юм. Болно. Тийм. Нөгөө нэг одоо нэг хүнд хэлж болох зорилго нэг хэлэхээргүй зорилгонууд байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Тэг хэлж болох нь болохоор яарчсан нэг юм 12 сарынхаа 1 сард заяа. Жишээ сард нэг удаа юм бүжиглэг хийнэ гэж бодсон. Сард нэг удаа юм офишл уу? Аха. Тийм бичлэг хийнэ гэж. Сайн нөгөө нэг 2 сар яг тасралтгүй жимд явж байгаа. Тэгээд сая манай хүүхд өвдөд тэгээд нэг тасралтсан. Тэгээ би яг уусаа жимийн хугацаа ч гэсэн дууссан байсан. Тэгээл за уусаа яг ингээд харчаа юм чинь онгортлол ер нь бол бэжлээ гэж бодсон. Тэгээл тийм бэжлэн ч шиг тийм. Тэгээ одоо яг маргаашнаас битэр нөх хүүхдийн цэцэрлэгтэй ойрхон жимд бүртгүүлсэн заяа. Наадамд явдаг гэсэн шүү дээ. Тийм тэгээд тэгсэн чинь яг хүүгийн цэцэрлэгтэй ойрхон жим сонгосон. Тэр яг бүр нэлээд лайгуул хийсэн заяа. Тэгээ ямар ч гэсэн нэг гоё жим олсон. Хажуудаас саксны талбайтай за. За ер нь бол ингээ фит амьдрах юм байна заяа. За фит боллоо. За ингээ YouTube дээр камбэк хийж байгаа. YouTube-ээр камбэк хийж байгаа гоё л дээ. Тий. Оо гоё л шүү дээ. Ингээл нэг эхний 1-2 бичлэг хийсэн чи хүмүүс ингээ амар хөөрхөн. Хэр удаа ер нь алгацсан. Хөөе эхний жил шүү дээ. Жилээс их хаа. Тий. Тэгээд эхний бичлэг орсны дараа нэлээд их хүмүүс амар хөөрхөн битсэн ш над руу. Тийм үү? Аха. Би ингээд жоохон бахта үзчихсэн. Бараг ингээд оюутан бахта үзчихсэн. Одоо би ингээд ажил дээр гарцсан ингээд миний амьдрал ингээд өрнө өвчин заяа. Тэгмүүд нөгөө хүмүүсүүд нь болохоор тий би 10 жилдээ байсан 16 таалаад байсан. Би одоо ингээд бараг их сургуулаа төгсөж чинь гэлцээ. Зүгээр хамт өсчихөж байгаа юм шүү дээ. Тий. Уусаа тэгсэн байгаа юм чи амар хөөрхөн. Тий. Хэдэн жил хийсэн бэ? Би ер нь л хоёр хэд яах юм мэдчихэж гэсэн. Гэтэ хэдэн жил хийсэн бэ? Хэдий? 19 оноос хойш хийж байгаа сте. 19 биш юм шүү. 18 уу? Би бараг нэг чиг бараг 18. 18 гинэ. 18 байна тий. Гэтэ мэдгүй яа ч юм надад тэр хүмүүсийн ингэ бицэн юмуд 8 хөрх санагдчих шүү. Надад нэг тийм болоод оо. Тийм ээ бараг тийм шар нөгөө эможи нэ зөрхөд шүү дээ. Тэр шиг юм шүү дээ. Би нэг урсаж байгаа. Тийм урсаж байгаа тий. Тэр нэг. Тэгсэн чинь ингээд аим хөөрхөн санагдаад. Яг хоо зүгээр л бичлэг хийж байгаа юм шиг санагдаж байгаа шүү. Тэнгүүт тэр хүмүүст одоо үзэж байгаа хүмүүст маань тийм амар гүн сэтгэл үлдээсэн байна гэдэг нь амар гой санагдсан. Тэр үний яг нэг багийнхан дурсамжт нь тийм амар ностальжик мэдрэмж авлаа болоо гэж хөөрхөн бичиж захгүй. Тэгээд
Хөөх юм бэ тий. Би ч гэсэн хэрэг ингээл жоохон бахтаа яг үздэг хүмүүсүүд те. Энэ жишээ нэг оппозит тоглолт ихэд хэдүүлээ яаж амарчлаа да тий. Тий яг тийм хамгийн амар байсан амар тоглолт тий. Одоо тий яг тэрний дайтал нэг хүмүүст амар хөөрхөн мэдрэмж үлдээсэн байна да ингээд. Бодсон ч амар хөөрхөн санагдсан. Тий. Үнц нөхсөн биш үү? Ер нь бол тий. Тэрний амар хөөрхөн санагдсан. Гоё юм аа. Би одоо YouTube-ийг яг тийм зорилготой шүү дээ. Тий. Гэтэ яг сүүл нөгөө бит хоёрын яагаад бичлэг хийгээ болсон шалтгаан одоо ингээд хитрхийх ингээл бичлэг хийгээд тахаар амар их газараас холбогддог заяа. Аа за. Тийм. Ингэж YouTube дээр чи ингэж орч идэх үү? Ингээд хамтраа тэгээ ингэж идэх үү гэдэг. Тэгээл ингээл заримдаа за зарчим мөчөө гэж ярьж штэ. Тэнгүүд хийх хэр болдгоо ингээд. Тэгээд дотроос өсөхгүй. Тийм өсөхгүй байгаа. Одоо жишээ нь би тасгаад өөдөд заа. Би бол бро тий одоо болно юм шүү дээ. Тийм. Яг ингээд гоё ингээ хамтрал байж болно. Тийм. Гэхдээ тэр нь ингээд бит хоёрын ингээд сэтгэл нийцэх нь амар ховроод тахгүй. Тэнгүүд ингээд байгалаас хамаарат энэ тий. Тийм. Яг жоохон муухай л гэж жоохон тийм л юм тий. Тэгээ жоохон ингээд сүултээ ингээд амар хитрхийх юм ингээд тэгээ сурталчилгаад байгаа ч юм шиг мэдрэмж авснаа. За боли ингээд сүултээ ингээд анх ингээд амар гоё ингээд өөртөө өслөр хийжсэн мөр сүултээ ингээд зөвхөн юм сурталчилгаад хийх гээд байгаа ч юм шиг. Гол зорилгоо алдаад байгаа юм биш. Тэгээд ингээд амар хэцүү жоохон ядаргаатай мэдрэмж авснаа. Тэгээ дээрэс нь хөвчөд болчихсон шүү дээ. Тэгээд жогоосо боломж нь олдоогүй. Тэгээ дээрэс нь өөртөө бас за жоохон зээ авъя гэх. Тэгээд хийсэн дээ. Тэгэл одоо ингээд сүүлийн 2 бичлэг үзэхэд нэг гоё урамтай юм шиг. Ингээд компьютер зэн мэдрэмж босож ирлээ гэдэг. Тий. Тий. Тэгээд нөгөө бас нэг хэсэг гайгүй болчихснаа яг би яг жирэмсэн болоод яг ингээд буцаад амар хийж эхэлсэн шүү дээ. Тэгсэн шүү дээ. Чи нэг амар захтай сахтай ингээд гэртээ ингэж ирсэн. Амар захтай. За юу вэ гэл. Тэгэл яг зөөр ингээд өдөр тутмаа хийж байгаа юмнуудаа ингээд бичээл. Тийм тэр нь ямар гоё. Тэгээд би тэр үчи нөгөө Мишель Чой гэдэг нөгөө солонгос ютубер үздэг сахгүй. Тэр нөгөө Нью-Йоркт ганцаараа амьдардаг. За тийм бичлэг амар хөр хийдэг. Тэр нь амар хөрхөн. Би тэрийг үзээд ингээ амар хөрхөн. Инспирэшн аваад л. За ер нь бол жоохон ингэж аж тий жоохон өнцгөө ингээд тэр чинь бас нөгөө нэг бас адилхан контент хийдэг хүний хувьар тий. За ингээ камерын өнцгөө ингэж тавиул бас ингэж харагдсан байна. Тэр мөрийг ингээл жоохон ажиглаж тэрийг туршиж үзэж ч юм уу. Тийж амар хийдэг гэсэн. Ер нь одоо ингээд чи ингээ YouTube ингээ хийх ч юм уу ерөөхдөө нэлээд үзэж штэ. Одоо баг мэрэгжил байхгүй YouTube чинь болно гэдэг болсон байл штэ. Тэгээ одоо тэр ингээ мэрэгжил болчиход байгаа нэг талаараа. Гэтэ жоохон 50 ойлголт болчиход байгаа штэ тий. Фейлч мэл өндөр байхгүй нэг талаараа. Өндөр тийм өндөр. Тэгээ бас амжилттай бол тууштай явал яаж хийж аавал нэг бичлэг нь ингээл тий хилдэг заяа тий. Тэгэл яг ингээл үзэгчтэй татал явчтай юм шиг санагдчих шүү дээ. Өөрийгөө орлно гэдэг шиг тий. Чи тэгвэл яг ингээд тууштай л хийв. YouTube ингээд чамд өгсөн заяа. Надад энэ ашигтай байсан та гэсэн нэг юм яг юм үнэхээр үнцэнтэй 3 юм байна. Надад ийм мэдрэмж өгсөн надад одоо хүртэл ийм зүйл хийхэд нөлөөлсөн гэдэг ч юм уу. Тийм зүйл хэлсэн. Одоо нэгт нь бол саяны яг дурдсан шүү дээ. За. Тийм. Хүмүүст ингээд амар хөөрхөн гоё мэдрэмж үлдээсэн гоё. Би өөрөө ч гэсэн одоо жишээ нь YouTube-ээс ингээд хүмүүс үзэл те. Миний дуртай ингээд YouTube-ээр үзэл. Ямар ч үед нь үзэх амар дуртай байдаг шүү дээ. Гоё те. Тийм гоё гэхгүй. Тэгээд яг тийм мэдрэмж ас ингээд өгж байгаа даа. Баярлж байна. Тийм тэр нь гоё. Тэгээ хоёрт нь л юу юм бол харц нэг нь тийм. Хоёрт нь нэгт нь юу юм бэ? Өө наа чи. Би сахтдаг. Хөөе тагийн аваагаа ингэж штэ. Яа за сэдв мартаараа. Яа. Тэгээ яасан бэ? Тэгээ хоёрт нь болохоор хоёрт нь нэмэн зэ хүмүүсийн сэтгэл. Нэгт нь болохоор яг миний ингэж авдаг мэдрэмж нь гоё. Одоо би жишээ нь ингээд нэг гоё бичлэг хийлээ тэрнээсээ ингээд авдаг мэдрэмж нь амар гоё. Тэрийг яг мэдрэмж нь яг юунд гоё гэдэг гэхээр эдитлэхэд амар урамтай байдаг зөө. Тийм эдитлэхэд амар урамтай за. Уг нь хамгийн хэцүү шүү дээ. Хэцүү. Тийм тэнгууд би болохоор бүр ингээд бичлэг эдитлээд өрөөд тэгснээ ингээд дундуур нь ингээд нэг жоохон юм хөрх юм оруулчих гээл те. Нэг тийм болохоор креатив байгаа надад амар гоё санагдалдаг. Тийм. Тэгээд тэрийг маань үзсэн хүмүүстэй ингээд бас ингээд гоё сэтгэл төрөөд тэр нь ингээд тэр хүмүүст гоё санагдаж чанаас гоё. Тийм. Тэрийг ингээд комментэр хийсэн юм ер нь бол хүн үнэлж байгаа маш гоё юм гэдэг юм байна шүү дээ. Тийм. Саяхан хэвээр гоё байлаа. Тэгэнгүүт гуравтхан доллар орж ирж байна. Юу орж ирж байна вэ? Доллар орж ирж байна. Доллар. Тийм. Яг энийхээ манай баг ч гэсэн тэр чинь бас ингээ хөөрхөн ингээ
Тэ нэг. Би одоо ингээ Зуун би яг доллараас- нэг хэлэх гэсэн. Би ингээ YouTube-ийн монетизыг болохгүй мангар удаа явж байгаа. Би ингээ нэвтрүүлгээ ийм гоё газарт хамтарч яж байгаа байхгүй юу? Хурааны. Тэр ойлгомжтой. Энэ дээр өнөөдөр манай өнөөдөр дугаар дээр манай хурааны гэдэг хоолны газар манд хамтарч байгаа. Хамтарч байгаа баярлаа. Одоо ингээ одоо би нэг ийм юм байвал бас гоё гэж үзсэн заа ингээд юм. Хүмүүс олж ирж тээ. Хэр сайн спонсорд тээ байгууллагыг сортолж чадахгүй гэдэг ийм таск өгөл гоё юм болоо гэж би зүгээр бодсон. За яа гэсэн үг юм тэгэхээр. Одоо ингээд чи ингээд хоорооныг заа ингээд чи ингээд хамгийн гоёор чи ингээд шууд ингээд хамтарч байгаа заа. За би ч ингээд мэдээлэл нэгэ заа. 10 ширхэг панчаад байна заа. Тэг хамгийн хямдхан. Хоолны газартай. Тэгээд юм хүн болгонд юм тээ шеэр. Одоо жишээ нь энэ өөрөө бол гоё юм байна. Нэг найзуудаараа орж ирэл. Яг саяных шиг те эхлээл шууд 2 хундагдтал ингээл идэхэд бол гоё юм байна. Тийм. Яг төрсөн сэтгэлээрээ л хоолны нэг амсч үзэх юм уу? тий да. Эндээс нэг сүрэ авчих. Би нэг юм панчан дээр амар ашиг бодлоо өгөхгүй юу? За. Кимчи маш гоё юм бол тий гоё болдог штэ. Солонгос хоолны газар. Ийм шалсан төмс гоё юм бол тий төргөө алгаа гэдэг штэ. Тэр шиг. Бидний хоол яг ингээ 10 панчтай маш юм. Энд чи 5 байх юм. 5 манай арай. За. Таваа айгүй нэхэд энэ ч 5 бахад 5. Энэ бол гоё. Ямар ч амтгүй. Ямар ч амтгүй. Гэ элдв янз амтлагч авахгүй гоё юм цэврээр шарсан гоё юм байна заяа. Тийм. Энэ болохоор баазар юм халуунаа тий. Надад л хөөрхөн санагдлаа. Дараагийн асуулт руу орсон юм шүү. 3 дахь шат. За үүнээс цааш газар өгөө гэдэг шат шүү дээ. Өөрөө жанжааны. Жанжааны. Гэтэ үндэ сошиал амар орж юм нахаа. Амар орж дээ. Миний яг оюун санаа төвөөтэй. Жохон ингэ дөнгөн ингэ Би тэгтээ ингэдэж шүү. Одоо жишээ нь одоо сүүж мөж уухаар болно шүү дээ. Чихэртэй сүүж юм уу? Ямар нэгэн чихэрлэг юмтай одоо алкогол хэрэглэх дургу. Зүгээр ууж байгаа болыг цэврээр нь тий. Цэврээр нь тий. Хараараа хаарч ингэ сапот тэргээ. Тийм тэгчүүл яг зүгээр энэ миний хувьд уух зорилго гэдэг нь бол зүгээр амар фан байх гэж. Хэдэл тий. Яг амтнаас нугасаа нэг таачлаа авсан юм багш шүү дээ. Яг биер бол өөр тийм тэнгууд алкогол яг энэ сүүж. Хамгийн дуртай би юу юм? Хамгийн дуртай би 321 Калтмет. Калтмет. Нэрэ калтмет. Дараа нь корона орно. Тэгээд асахи гэж явж гэх шүү дээ. Асахи. Эти зам. Тийм үү. Босоо. Би TikTok-ээс нэг юмшлиг үзлээ заа. Ихтэн нөхрөөс асууж байгаа заа. Чи намайг сонгохгүй, хүүхдээ сонгохгүй, ээжигээ сонгохгүй гинэ. Би тэгмээ чамаг Джейсон сонгохгүй, ээжигээ сонгохгүй, хүүхдээ тогтооныг сонгохгүй, тэгээ хүүхдээ сонгохгүй гэдэг асуулт дээр шууд үлдээмээр байгаа. Ямар муухай. Харин тийм муухай асуулт. Гэтэ энэний бас гоё тайлбар нь яачих болно шүү дээ. Би өөрөө ингээд надаас хүн ингэж асуусан бол ингэж хариулах гэж бодсон. Зүгээр би бол зүгээр эргэлзэхгүй билээ л юм л дээ. Тийм. Уучлаарай тогтноо. Энэ амар юм болчих. Гэтэ тийм болохгүй л дээ. Яг зүгээр яа тэгж сонгох вэ гэхээр тий. Чиний ээж ч юм уу, хүүхэд ч юм уу чамтай ингээд өргөл чамд байхгүй. Тийм. Чиний хажууд байх хүн ч амар чухал. Тэгтээ чам шиг ятлаа ихнээ сонгох л. Тийм. Айгу муухай сонсогч ажигсан юм л дээ. Тийм. Жохон би TikTok үзэж байгаа зүгээр санаа. Хэрвээ чи ингээд за эцэг их байлаж гисэн тий. Нийлүүлдэр байхгүй болно. Тэг чи үлцэн амьдрал яхан ганцаараа. Тий. Тэнгүүд хүүхдээ сонглоо чи үлцэн амьдралдаа хүүхдтэйгээ байлаа. Тэгэл хүүхдэн дээл бас ингээд амьдралаа үйл явна шүү дээ. Тэгэл чи дахиад ганцаараа. Тийм. Тэгэхээр яг чиний сүлд нь тий яг чиний хажууд хин үлтэн чинийг хайртай үнэлүүлж шүү дээ. Тэгээ хайртай нас олно гэдэг маш хэцүү тий. Зөө. Хэцүү.
Би айгүй амархан. Тэний байц нэхэд нэг шүү. Тийм айгүй. Тийм болохоор харин би тийм болохоор ингээл амар хамаагүй хүмүүст ингээл худлаагаасаа нэг зөвлөө өгч чаддаг байхгүй. Хайр гэдэг тийм байт юм дээ. Тэгээ ингэж хайлтсаа тийж хайлтсаа ингэж хамаагүй амар тийж чаддгүй. Тэгээ энэ бас нэг талаараас миний ингээ аз байгаа байхгүй. Тэгэхээр хувь тавилан сайн. Гэтэ би бас ганцаар биш шүү дээ. Зөндөө олон хүмүүс хөөрхөн ингээл хөөрхөн учирч байгаа шүү дээ. Тийм амар хөөрхөн ингээл. Миний мэддэг маш олон байна. Тийм байгаа. Тийм. Тэгэхээр яах нь одоогийн мэдгүй миний бодлоор эсвэл одоогийн нэгэн маань амар их юм өнгө үзүнд хардаг болсон. Тийм. Эсвэл эрэгтэй хүн яг ийм байжээж эмэгтэй хүн ингээд очдог ч юм уу те. Тийм. Тэг гэдэг. Тэгэхээр бас тийм. Тэнгүүд бэлгийн тойр ингээд анх эхэлж байхдаа хоёулаа бүр юу ч хөө те ингээд нэг юм. Ингээд оо. Тий, Twix хүү аваад хоёр удаг хоёр гарсан байхгүй. Тийм ингээд болцож байгаа ингээд те. Яг нэг тийм багаас хамтдаа эхэлсэн болохоор тийм. Та гурав наашаа юм чи. Яа, стам талнараа гэж юм шиг. Одоо би чаас ингэ сонирхолтой зав. Би энэ бол энийг бол ингэ зөв. Гоё шүү те. Зүг тий. Тэгмэд одоо яг ингэ чиний хувьд зэн би үнэхээр энэ хүнтэй хамтар маань байна гэж бодсон. Тийм үү бэ юм. Бага штэ. За. Хин бэ? Тамир. Тийм. Хэрвээ тамир ингээ Монголд ирээд хэдүүл тоолт моол хийгээр болвол тэгээ сквас хамт бол ямар гоё гэж боддог. Тийм. Хэдүүлээ чи одоо нэг талаар энэ артист болчихж байгаа шүү дээ. Болчихж байгаа шүү дээ. Угаасаа байгаа шүү дээ. Тэгмэд одоо ийм дуулдаг ийм өөр сегментээр ингэж явдаг хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс ингэж чи ингэж коллаб хийхэд одоо ийм дутагдaltaй зан чанар ч юм уу тийм. Яг ч юм тийм юм анзаарчихсан. Юу? Тэгэхэд нэг Жохо хороогүй хэлэх бол. Чи нэг артистуудтай хамдарлаа. За. Тэгээд Монголд одоо ингээд те маш олон хүмүүстэй хамтарсан байгаа шүү дээ. Ер нь бол нэг 10-аас бол дээш бол байгаа шүү бат. Тэгээд чи ингээд хамтарсан байлаа гэхэд тэр хүмүүсээс ингээд те ийм байсан бол гоё байсан бол гэж боддгоо эсвэл чи үзэгчтэй ийм байсан бол гоё байгаас гэж нэг ийм хүсчихсэн юм байдгүй ер нь бол. Гэтэ ерөөхдөө бол зүгээр нэг амар артист гэхээс илүү үзэгчт нь л жоохон тийм ингээд юм хүлээж авахтаа нэг юм гоё байгаас л гэж. Тэгэхгүй бол ингээл тий бүр ингээл нэг юм хууллаа барьлаа. Хүн инспирэшн аавна гэдэг чинь бас нэг өөр штэ. Болно штэ. Тийм наач юм бол өөөс байх хэвээр. Тэр ингээл хууллаа барьлаа гэд тэгээд идэг юм жоохон. Дууч дээр бас байгаа штэ тэр чинь. Тийм. Тэр нь л байдаг. Тийм бусдаар бол манай артистууд хөрхөндөө л хичээж л шүү дээ. Тал талдаа хичээж юм. Чи хүнд үзүүлээгүй заяа. Хүнд үзүүлээгүй нэг авьяас байна. Угаас байгаа бат. Хүнд үзүүлээгүй авьяасаа. Шүлэг бичих юм. Би сая авьяасаа оллоо. За. Тэгэж. Юу байсан гэж хүний рост их бол сайн. Чи жоохон сайжраад те бүр илүү явчвал бас юм. Юу нэг хоор юм те жоохон хэл амтай юм. Сайн нэг сквац шинжил болоо. Тэгээд энэ нэг хоорондоо тэг бид нар дундаа яг таньдаг хэдээр нэг роустлж байгаа. Тийм ээ. Билгээр таар очиж чадаагүй л дээ. Энэ ийм бичлэгээ бүтсэн байхгүй юу? Тэгсэн чи бүр кен бүр амар юм билээ. Тэр ихтэй би бүр чи бүр надаа яг ийм тэг яг ийм угасаал ийм те. Байсан юм шиг мэдрэмж. Би бас өөрөө яг ингэж бичлэгээ өтчих. Би ингэж байсан юм шиг санагдаад байгаа. Гоё юм. Тэр талаас нэрээ жоохон би жоохон хөгжүүлэлт юм би өстэй тал юм шиг чимшиг аа. Үнэхээр сайн хичээж чадвал өстэй open mic дээр орж маргаа тий. Тэгээ явал бас явах боломжтой санагдсан надад. Нэг зөв гин тийм оч уссан зүгээр баг гэл. Чи чамд ийм даваа тал байд юм биш үү? Тийм тэрийгээ бас олж харж байна. Тийм мэдрэмж өгж байна гэдэг чинь хүн бас яг ийм хугарлын цэгийг өгөхтэй болж болно шүү. Тийм. За чамд ингээ авьяас хүнд за авьяас ч биш ээ. За хүнд үзүүлдэггүй заяа. Одоо үгүй чам бүжгэлтийг мэдж байгаа, YouTube гэдгийг мэдж байгаа тий. Тэгээ ингээд сошиал дээр юм гэл хүмүүс уус мэдж байгаа. Гэхдээ энэ хүнд үзүүлдэг одоо ингээд найзуудтай үзүүлдэг ч юм тий. Эсвэл нэг юм дотор нуугдчихдаг нэг тийм. Ер нь бол гайгүй зурдаг байсан. Тийм. Тэгээ жоохон бүжгэлж эхлээл тэр зураг мурга жоохон хайцсан юм. Ер нь бол би юм гарын дүүтэй.
Тий. Манай ингээд манай эрэгтэй дүү амар багада гой зурдаг гэсэн. Тэгэл бас ингээд томроод байх болчихлаа шүү дээ. Би бас амар гой зурдаг гэсэн бас ингээд томрцмаа өөр юм хийх тусмаа ингээд байх болчихлаа. Тий манай охин дүү болохоор ингээд амар гой зурдаг. За. Тий бүр тий анх надаас муу зурдагсан. Тэгж хэлж дээ. Одоо сайн. Гэсэн чи одоо бүр үнэхээр амар зурдаг заяа. Тийм. Тэгээ одоо бас нэг тэрийгэ хийхгүй байгаа. Тийм. Гэтэ ерөөхдөө бол яг манай удмын тийм. Дандсан нэг тийм юу бол айгу тийм гарын үрдүү сайтай гой зурдаг. Төсөлийн нэг асуулт. Яг одоо ингэж сүүлд ингэж гарч ирэх гэж байгаа YouTube хийж байгаа за юу ч хийсэн бай хамаагүй зав. Бүжгэрээр явж байгаа, дуугаар явж байгаа, урлагаар явж байгаа, хичээл дээрээ сурж байгаа. Чи яг энэ хүмүүс ингэж би яг ийм нэг юм ойлгоод надад амар хэцүү байсан. Гэтэ энэ зүйлийг хийснээр би амар том чадсан гэдэг ч юм уу тийм мотивашн өгөх талаас тийм үг байвал дүүл амар гоё санагдав. Ер нь бол тий ихэнх хүмүүс анх эхлэхдээ би чадахгүй би яг чадахгүй гэж боддоо шүү дээ. Гэтэ үнэхээр чи хичээж чадвал заяа. Ер нь бол хин илүү тууштай гэж тэр хүмүүсүүд нь ингээд шалгараад үлддэг байхгүй юу? Ямар ч гэсэн салбар бүрт ингээд ордог хүмүүс байгаа шүү дээ. Зөндөө олон салбар. Тэр болгонд тий яг ингээд юм таарад өвдөл нь байгаад хурдан явчих чадах юм байна. Эсвэл тэгээ үнэхээр тууштай хичээж чадвал чи тэр өгдөлтөө хүн биш байж болно. Гэтэ чи үнэхээр тууштай яваад тий удаан ч гэсэн тууштай явж чадах юм бол яаж иж байгаа л тий хөдөлмөрсөн тэр хөдөлмөр тий цаг хугацааныхаа тий үр дүнг авчил таараа. Окей. Өнөөдөр маань ингээ хоёр дахь ивент тэгчээр Vivian Premium Flowers гэдэг цэцэгний төлөөр хамтарч байгаа энэ дугаар дээр маань. Тэгээ хөөрхөн найзтай хөөрхөн цэцэг гэж хэлнэ. Цэцэг шиг найзтай цэцэг өгье. Цэцэг шиг найзтай цэцэг өгнө. Баярлалаа манай найруулагч. За ингээд Vivian Flowers гэдэг байгаа. Тэгээ хүссэн баглаа бодлороо хүссэн имижээ бүрдүүлээд тэгээд хүргэлтээр бас авах боломжтой. За ингээд хөөрхөн найзтай хөөрхөн цэцэг хэлээ. За баярлалаа. Хөөрхөн цэцэгтэй боллоо. Тэгээд дахиад өөр зүйл байгаа. Би цэцэгэнд аягүй дуртай. Дуртай. Цэцгийг ойлгодог болсон. Би цэцгийг яг үндэ ойлгодог байсан. Ойлгодог байсан бас тийм. Тэгээд ойлгодог байсан. За одоо Vivian Premium Flowers дээр ерөөхдөө ийм ханы хөнгөн постэр гарч байгаа. Тэгээ чамаа ингээ Stranger Things дуртай болохоор би Stranger Things-ийг гэртээ бол амар юм гоё юм шүү дээ. Тийм байдлаас нь ерөөхдөө ингэж ажил хийж байгаа. Энэ дээр impact хэмжээ байгаа шүү. Гэрээс хэлэхээр бол би ингээ доорх холбоос нь ерөөхдөө үлдээч. Одоо чинь ингээл байж байгаа. Ингээл байж байна. Амар харагдана шүү дээ. Амар сэрхэн маас тийм. Гоё юм. Тэгээ ерөөхдөө гэрийг юу нь бол хамгийн сайн чимдүүлж байгаа ханын зураг шүү дээ. За өнөөдрийн маань дугаар маань ингээ ерөөхдөө дуусчих манайхаа. Тэгээ ингээд хамгийн сүүлийн жанжаанаа хийгээд өнөөдрийнхөө дугаарыг дуусгацгаая. Гоё аяглаад байна. Тий, гоё товч бөгөөд тодорхой гоё байлаа. Гоё стрессгүй хөнгөн байна хэвээр. Гэтэ нөгөө хэдүүлээс нөгөө уухаараа амар дип юм шиг. Тэр бүр амар тий. Бидэрхтээ амар дип тий. Тэрийг ярихаар жоохон. Тийш миний одоо ерөөсөө байх гэж байдаг. Энэ яриаг эхлүүлж байгаа юм чинь хамгийн хөнгөнөр тэг хамгийн гоё enjoy байж байгаа тий. Зүгээр ойр бодож байгаа болгодоо л тэгж гоё л гарах. Дараа нь үзэхэд бас хөрхөн дурсамжтай л юм. Тий. За би одоо жишээ нь ингээ тий нэг 3-4 жилийн дараа яг энийг үзээл. За нэг иймэрхүү бодолтой тий явж штэ гэж харахад. Тий. За баярлалаа. За өнөөдрийн маань дугаарт минь авсан яста баярлалаа. Өөрснөө л уусаа чамаас өөр одоо чинь чамаас өөр хүн ингээ тий нэг юм ууж байгаа тийм подкаст бийдэж болохгүй. Тийм. Юм бас чи байсан болохоор. За, жанжааны гэж дуусгаж байгаа. За тийм. Нэг хоёрын гараа жанжааны.